Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн хамгийн том зорилго бол бүтээгдэхүүний экспортод гаргаж зах зээлээ тэлэх юм. Гэтэл үүний тулд үйлдвэрлэгчид олон шат амжилгыг дамжиж удаан хугацаанд хүлээх шаардлагатай болдог. Үүний нэг жишээ бол мах экспортлохын тулд нэг аж ахуй нэгжил гэхэд 54 төрлийн бичиг баримт бүрдүүлж 7 байгууллага дээр очих шаардлагатай болдог. Харин ноос ноолорон бараа бүтээгдэхүүний экспортод дор хаяж 5-6 сарыг зарцуулдаг гэж үйлдвэрлэгч компанийн төлөөлөл хэллээ. Гал ерөнхий газраас очиж одоо ингээл бүтээгдэхүүний HS код авна гээл нөгөө HS код нь маш олон оронтой тоотой тий тэрийг ойлгох гэж бас нэг асуудал болж байна. Нөгөө талаар за стандарт хэмжил зүйн газар очиж тохирлын гэрчлэгээ авах гэдэг юм уу. За тэгээд экспортын гарал үүслийн гэрчлэгээ гээл ингээл за татврын орчин яадаг үлээ гээл ингээд маш олон нэг юмнуудыг дахиад мэдэх шаардлагатай болж байгаа. Хамгийн хурдандаа гэхэд бол ерөнхийдөө экспортод гарах тэр чиглэлийн юу гэхэд одоо 5-6 сарын хугацаа шаардлагач шүү дээ. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд борлуулалтын орлогоос нь хамааран зээлийн хэмжээг тогтоож олгох хэсгээ шийддэг. Энэ шинээр бизнес эрхлэгчдэд томоохон сорилтолдог байна. Зарим үйлдвэрүүд авсан зээлээрээ тоног төхөөрөмжөөл худалдаж авдаг гэлээ. Энэ жил 90 сая төгрөгийн санхүүжилт зээлийн бүртээ зээлээ аваад одоо энэ 23 оны үйлдвэрлэл дээр бүтээгдэхүүний юугаа олшруулах боломжтой болж байна. Гэсэн тоног төхөөрөмжийн зээл авсан. Одоо харин энэ бяцлагийг ингээд аль болох хэмжээг үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлээд ингэсний дараагаар бол яг гадаад зах зээл рүү гарах болцоотой гэж харж байгаа. Гарцаа олж харыг гэвэл боломж бол байна. Хүндрэлүүд бол байна уу байна. Тэ одоо ажлын байр шинээр бий болгох гэхэд бол ажлын байр хэрэгтэй. Түрээслэхэд түрээс өндөр байна. Боломж нь байгаа гэдэг өөрөө хийгээд хараад байдаг. Гэтэл тэр чинь эхлэхээр санхүүгийн их үс хэрэгтэй болдог байхгүй. Тэгэхээр энийгээ шийдэх гэвэл өнөөдөр бас одоо гаргалгаа гарах боломжуудыг өнөөдрийн бас уулзсан дээр нэлээд ярьж байна. Эх оноос эхлэн жижиг дунд үйлдвэрлэгчдийг бүтээгдэхүүний экспортод гаргахад нь илүү хэлбэр байлгах үүднээс нэг цонхны үйлчлэгийг нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр үйлдвэрлэгчид олон байгууллагуудаар очих шаардлагагүй болж хугацаагаа хэмнэх юм.